Монгол улсад хамгийн анх хонин ноостой гахайг оруулж ирж үржүүлсэн энхүлэг одоо бэкшир үлдрийн хар гахайг мөн анхлан оруулж ирэн үржүүлж байна. За түүний оруулж ирсэн хар гахай мах нь яг л зэрлэг бодонгийн мах шиг амттай дэлхийн дээд зэрэглэлийн маханд тооцогддог байна. За ийм төрлийн хар гахайг манай улсад үржүүлдэг хүн ердөө 3хан байдаг байна. Харин түүний мангалицаа гахаан хувьд хоншиг ноостой бөгөөд өвлийн ямар ч хүйтэн нөхцөл daardаггүй, хорогддоггүй гадаа амьдардаг. Мөн бэлчээрлэж өвсөөр холдог хонтой адил тул хөрс үдэгдэггүй байна. Мангалицаа хамгийн ихдээ 16, багадаа 7 торой гаргана 2 жил 5 удаа тойролдог. Мах нь энгийн гахайных шиг цайвар биш улаан өнгөтэйгөөс гадна өхөр хоньны мах шиг амттай байдаг байна. За үзэгч та бүхэн тэгэхээр би дэлхийд човор, Монголд човор. Гэхдээ бас яг энэ Монгол улсад ирээд үржүүлэг хийгдэж байгаа хоёр төрлийн гахайг танилцуулах гэж байна. Эхнийх нь нөлөө хонин ноостой мангалицаа гахай, яг хоншиг гахай. За энэ бол Монгол улсын нөхцөлд бол одоо тэжээж үржүүлэхэд бол хамгийн тохиромжтой ийм гахай байдаг гэж байна. За нөгөөх нь бол энэ Беркшир үлдрийн тасаар өнгөтэй гахай. Хар гахай маань болохоор ер нь 6 сартаа голуудсны хэмжээнд нэг 100 амьдын жин 130 ил хүрчдэг. Голуудсны хэмжээ нэг 90-95 100% ер нь бол авах боломжтой. Тэр жинт хүрэхийн тулд гол нь нөгөө идж байгаа хоол тэжээл маш чухал. Энэ гахаа манай болохоор нөгөө хүүтэн төсвөртэй дулаан байрны шаардлага байхгүй мах өөхний осмол ашигтай ийм гахаа. Энхүлэг хамгийн анх 100 гаруй мангалицаа буюу хонин ноостой гахайг оруулж ирж худалдаасан байна. Түүнээс хойш олон айл энэ төрлийн гахайг тэжээх болжээ. Харин хар гахай буюу Беркшир үлдрийн гахай Европын зарим орн болон Хятадд цөөн тооны аж ахуй байдаг гэдгийг хэллээ. Мөн энэ гахай махнаас гарах ашиг шим ам чанар сайн учраас төдийлөө олон байдаггүйг онцоллоо. Хар гахай нэг торойлохдоо 10-аас 14 торой гаргадаг. За энэ үзэгч та бүхний харж байгаа бол яг Беркшир үлдвэрийн 25 оногтой гахаан тоороонууд байна. Тэгэхээр энэ жижиг одоо яг харагдж байгаа ийм жижигхэн байгаа гахаа маань ерөөсөө 5-6 сарын дараа гэхэд одоо бидний сурвалжлаганд бас орсон байгаа. Маш ийм том 160-70 хил татдаг ийм том бодонгууд болж хувирдаг. За тухайн одоо бодонгуудыг одоо ресторанууд, зоогийн газрууд авч хэрэглүүл одоо хамгийн сайн чанартай ийм ах болж хувирдаг ийм үйлдвэрийн гахаанууд бол Монголд байд юм байна. Яг энэ альва ферм үржлийн ажил хийж байгаа, ферм сонирхож байгаа хүүхд залуучууд одоо иргэд компаниуд байна шүү дээ. Ийм хүмүүс маань ер нь бол одоо альва ферм хийхдээ заавал цэвэр үйлдвэрийн давуу тал гэж байгаа. Гойд ашиг шимтэй. Ийм мал амтнд тижээхийн тул заавал ийм цэвэр үйлдвэрийн ухшлын сайн чанарын мал амтнд тижээгээч. Хонин болон хар гахаан хувьд ашиг шим өндөр байдаг байна. Хар гахаа мах нь чанарын хувьд өндөр зэрэглэлийн өөх багтай тул ресторанууд өндөр үнээр худалдаа авдаг байна. Хар гахааг өсгөхөд дулаан орчин шаардлагатай бол хонин гахаа нь Монголын эрсдэс ширүү уур амьсгал дасан зохицох чадвар сайтай. Мөн түүний носыг тушаах боломжтой. Харин иргэдийн дунд гахааг заван эдчтэй муухай амтан гэж буруу ойлгодог тал бий. Гэтэл энэ төрлийн гахаанууд 8 төрлийн шим тэжээлэр баялаг тусгай хоолоор холлож усанд ордог гэдгийг онцолж байлаа. Энэ төрлийн гахаа аж ахуйг онцолж байгаа нь Монгол улс жилдээ ойролцоогоор 150-аас 400 тонн гахаа мах үйлдвэрлэдэг бөгөөд 500-аас 1.5 сая $1 зарцуулдаг байна. Гахаа аж ахуй эрхэлдэг энхүлгийн хэлжүүгээр гарал үүснэ тодорхойгүй ийм гахаа мах иргэд хүнсэндээ эргэлснээс дотоодоосоо эрүүл чанартай махаар хангах нөөц боломж бий гэдгийг ч онцолсон юм а.